Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан амарцгаасан уу? Өнөөдрийн цахим хичээлээр бүгдээрээ монгол хэлний хичээл үзнэ. Дэвтэртээ сар өдрөө тавиад хичээлийн хэрэглэх түүнээ бэлтээрэй. Бусдыгаа хүндэтгэж цаг хугацаанд орж ирсэн сурагчдаа баярлалаа. Багш нь асуулт асуусахаас бусад тохиолдолд микрофоноо хаагаарай. За бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв учир шалтгааныг тайлбарлан ярьцгаая. За сэдвээ дэвтэртээ бичээрэй. Учир шалтгааныг тайлбарлан ярьцгаая. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго уншсан эхийн гол санааг илэрхийлнэ. Уншсан эхээс цогцлбор бүрийн учир шалтгааныг тайлбарлаж ярина. За хичээлийн зорилт маань учир шалтгааныг яаж тодруулдаг болохыг мэдэх, учир шалтгааныг тайлбарлахдаа ямар үг ашиглаж болохыг мэдэх, танил бус үгийн утгыг мэдэх гэсэн алхмуудын дагуу хичээллэнэ. Дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Энэ зурганд ижил төстэй зүйл юу байна вэ? Харин ялгаатай зүйл юу байна вэ хүүхдүүдээ? За бүгдээрээ зургийг хамтдаа ажигласан юм чинь зурагт юу дүрслэгдсэн байгааг хамтдаа нэрлэлцгээе. Одоо харин багш нь энэ зургийн ялгаатай талыг та нарт хэлэх гэж байна. Өөрсдийн бодсон ялгаатай талтай чинь тохирч байна уу? Өөрийгөө үнэлээрэй. За эхний зураг цастай байна тийм ээ? Маш их цастай байна. Өвлийн улирал байна тийм ээ? Хоёр дахь зураг болохоор цас хайлаад хаврын улирал болж байна. За улирлын хувьд ялгаатай байсан байна. За хоёр дахь зураг хаана очих нь хараарай. Амьтдыг цасаар хучсан байна тийм ээ? Харин хоёр дахь зураг болохоор хучсан амьтдын цас яасан байх нь хайлсан байна. Ингэхээр энэ зурган дээр бас цас дүрслэгдсэн байна тийм ээ? За 3 дахь зургийг хараарай. Эхний зурган дээр амьтад маань яаж байна? Унтаж байна. Хоёр дахь зурган дээр харин амьтад маань яасан байна? Хөө зүйтэй сэрсэн байна тийм ээ? За харин одоо модыг хараарай. Энэ мод яасан байна вэ? Зүйтэй цасанд дарагдсан байна тийм ээ? Харин дараагийн зурганы мод бол цас хайлсан байна тийм ээ? Цас хайлсан байна. Тэгээд модны мөчир яасан бэ? Нахиалсан, зулзалсан байна тийм ээ? За дараагийн зургийг хараарай. Эхний зурган дээр яасан? Өвөл болохоор цэцэг маань яах вэ? Хагдарсан байх. Харин хоёр дахь зурган дээр цэцэг ургасан байх нь шүү дээ. За ялгаатай талыг нь зөв хийсэн байна уу? За харин одоо бүгдээрээ төсөөтэй талыг нь нэрлэе. Энэ зурган дээр амьтад гарч байна. Бас байршил нь яг адилхан нэг газар байна тийм ээ? Ингэхээр төстэй тал нь амьтад байршил байх нэ. За өөрийгөө үнэлсэн сурагчдаа баярлалаа. За одоо багш нь та нарт нэг их уншиж өгнө. Энэ ихийг сонсохдоо эхлээд ямар дүр гарч байна вэ? Тэр дүрүүд маань ямар хөдөлгөөн хийж байна вэ? Түүнийг дэвтэртээ тэмдэглээрэй. Дараа нь тухайн дүрийн үйл хөдлөл
юунаас болж өөрчлөгдөж байгаа юм бол бодоорой хүүхдүүд ээ. 3-дугаарт нь багшийнх нь уншиж өгсөн их хэдэн цогцлбороос бүтсэн байна вэ гэдгийг хүүхдүүд маань багшаагаа унших явцад анхааралтай сонсоод дараа нь багштаа хэлэх нь байна. За энэний дараа бүгдээрээ цогцлбор бүрийн утга учир шалтгааныг хамтдаа ярилцсанаа. За тэгээд эцэст нь ихээс танил бус үгийг дэвтэртээ тэмдэглээрэй. За багш нь уншлаа шүү. Анхааралтай сонсоорой. Гой өдөр. Цас лавсан орсоор. Хулган нүхэндээ унтна. Баавгай хичээндээ нойрсон. Эмгэн хумс ясан гэртээ нойрсон. Хэрэм модны хонголд унтна. Тарваг газар доорх гэртээ унтна. Тэгтэл хулганууд нүдэнээ ямар нэгэн зүйл үнэрлэв. Баавгаанууд ч бас тэр үнрийг мэдрэв. Бяцхан эмгэн хумснууд ч үнэртэж эхлэв. Модны хэрэмнүүд ч шишилж гарлаа. Тарвагнууд ч нүхнээсээ цохойн ямар нэг зүйлийн үнэр авав. Үнэр гарсан зүг рүү хулганууд гүйлдлээ. Баавгаанууд ч тэр зүг рүү хурдлалаа. Эмгэн хумснууд ч ясан гэртээгээ гүйлдлээ. Хэрэмнүүд ч бас хонглоосоо дүүлэн гарлаа. Тарвагнууд ч нүхэн гэрээсээ гарч гүйлдлээ. Үнэрлээд л байлаа, гүйлдээд л байлаа. Гүйлдээд л байлаа, үнэрлээд л байлаа. Тэгш тэгснээ гинэт зогслоо. Зогсоод инээлдэв, инээлдээд бүжиглэв. Тэгээд цөмөрөө чангаар тэгнээ тэр цасан доороос цэцэг ургажээ хэмээн хашгиралдав. За ихээс танил бус үгийг тэмдэглээрэй. За эхний үг цас лавсан орсоор. Баавгай хичээндээ. Баавгай хичээ гэсэн үг тийм ээ. Ясан гэр гэж юу юм бол? Модны хонгол шиншилж гарах, шиншлэх гэж юу гэсэн үг юм болоо гэсэн эдгээр 5 танил бус үгийн утгыг багш нь тайлбарлаж өгнө. За эхлээд бүгдээрээ саяны ихийг яг ямар дарааллаар багш нь уншаад дэвтэртээ тэмдэглээрэй гэсэн блэ. Тэр дарааллынхаа дагуу бүгдээрээ асуултандаа хариулаад явцгаая. За ихэд ямар дүр гарсан бэ? Дэвтэртээ бичээрэй гэж багш нь хэлсэн тийм ээ. За ямар дүр гарсныг хүүхдүүд маань нэрлээрэй. Баавгай. Миний үлээ өөдтэй эмгэн хумс. Тарваг. Хэрэм. Хулган гэсэн 5 амьтад энэ ихэд гарч байна. За энэ их маань хэдэн цогцлбороос бүтсэн бэ гэдгийг багштай хэлээрэй гэж багш нь хэлсэн тийм ээ. За тэгвэл багш нь та нарт сэргээн санах нэг мэдлэг олгоё. За цогцлбор гэдэг нь хэрэг явдлыг илтгэсэн хэд хэдэн өгүүлбэрийг хэлдэг. Бид нар цогцлборыг тэмдэглэхдээ доголь мөрнөөс эхлэж бичдэг тийм ээ. За тэгвэл саяны гой өдөр гэсэн их маань хэдэн цогцлбороос бүтсэн байсан бэ? Зүйтэй 4 цогцлбороос бүтсэн байсан. Сайн байна. За дараа нь бүгдээрээ цогцлбор тус бүрийн учир шалтгааныг тайлбарлаж ярилцсан гэсэн байсан тийм ээ. Тэгвэл бүгдээрээ учир шалтгааныг тайлбарлахын тулд тодруулахын тулд ямар асуулт тавьдаг юм болоо гэдгийг хамтдаа мэдцгээе. За учир шалтгааныг олохын тулд яагаад
ямар учраас, яах гэж, учир нь юу вэ гэх мэт дандаа асуух асуултууд тавьдаг байна. Жишээ нь яагаад амьтад хичээндээ унтаж байсан бэ? Амьтад яагаад унтаж байсан учир шалтгааныг бий олохын тулд яагаад тэд унтаж байсан гэж би асуух нь байна, тийм ээ? Харин тэд нар гуйлдээд ирсэн, тийм ээ? Ямар учраас гуйсан гэд би асуух юм бол тэдний учир шалтгааныг тодруулахын тулд асууж байгаа миний асуулт болох нь шүү. За харин учир шалтгааныг саяны 4 асуултыг асуугаад тодруулж болтгийм бол хариу буцаагаад учир шалтгааныг тайлбарлахдаа юу гэж хариулт юм болоо гэдгийг хамтдаа харцгаая. Өөд яагаад гэвэл цэгцэг гэдэг маань энэний араас та бүхэн өөрийн хэлэх үгээ үргэлжлүүлээд хэлнэ гэсэн үг, тийм ээ? Яагаад гэвэл яагаад амьтад унтсаар байсан бэ гэх юм бол яагаад гэвэл цас лавсан орсоор байсан учраас бид нар ингэж хариулах нь учир шалтгааныг эдгээр асуултын араас яадаг бах нь хариулдаг бах. Тэгсэн учраас цэгцэг тиймийн тулд цэгцэг тийм учраас гэх мэт асуултанд яадаг бах нь үсийг ашиглаад хариулдаг бах нэ. За одоо тэгвэл бүгдээрээ саяны эхийн 4 цогцлборт гарсан цогцлбор тус бүрийн учир шалтгааныг олъё. За 1-р цогцлборт тэд нар бүгдээрээ ямар үйл хөдлөл хийсэн бэлээ? Зүйтэй. Тэд нар бүгдээрээ унтсаар л байсан, тийм ээ? 1-р цогцлбор дээр бүх амьтад унтж исэн. Яагаад тэд нар унтж исэн? Шалтгаан нь юу байсан юм бэ? Ямар учраас шалтгаан нь юу вэ гэдэг чинь багш нь учир шалтгааныг нь олох гээд асуугаад байна, тийм ээ? Яагаад гэвэл цас лавсан орсоор л байсан учраас. За 2-р цогцлбор дээр тэд ямар үйл хийсэн бэлээ? Зүйтэй нүдэ нээсэн. Ямар шалтгааны учраас нүдэ нээсэн бэ? Зүйтэй. Ямар нэгэн үнэр авсан учраас нүдэ нээсэн, тийм ээ? Яагаад гэвэл тэд нар ямар нэгэн үнэр авсан учраас нүдэ нээсэн. 3-р цогцлборт ямар хөдлөл хийсэн бэлээ? Тэд нар гуйлдсан, тийм ээ? Гуйлдээд эхэлсэн. Шалтгаан нь юу юм? Яагаад гуйсан? Ямар учраас гуйсан? Тэр үнэр гараад байгаа зүйл маань юу юм бэ? Юу болохыг нь мэдэх гэж гуйлдсан. За 4-р цогцлборт тэд ямар үйл хөдлөл хийсэн бэлээ? Зүйтэй. Баярлсан, инээлдсэн, бүжиглсэн. Шалтгаан нь юу юм? Яагаад тэд нар ингэж хөөрж баярлах болсон юм? Яагаад гэвэл тэд нар хавар болжээ гэдгийг мэдээд яасан бах нь баярлсан бах. За тэгвэл шалтгааныг олохдоо яагаад, ямар учраас гэх мэт асуултыг тавиад шалтгааныг яадаг бах нь олдог бах нэ. За одоо харин саяны ихтер тэмдэглэсэн танил бус үгсийн утгыг тайлбарлая. Цас лавсан орох гэдэг нь цас маш ихээр үргэлжлэн орох гэсэн утгатай үг байна. Модны хонгил хэрэм модны хонгилд унтна гэсэн, тийм ээ? Модны хонгил гэдэг нь хад болон модны дундах давчуу хөндий зайг хонгил гэдэг байна, тийм ээ? Хонгил. Баавгайн ичээ. Баавгайн ичээ гэдэг нь өвлийн уйлралд унтаж өнгөрөөдөг нүхийг баавгайн ичээ гэж нэрлэдэг байна. Ясан гэр гэж юу вэ? Ясан гэр гэдэг нь эмгэн хумсны маань юуг хэлээд байна? Хуйгийг нь хэлээд байна, тийм ээ? За шиншлэх гэдэг нь үнэрлэх гэсэн үг байхгүй юу? Үнэрлэх гэдэг үг. За тэгвэл одоо бүгдээрээ саяны уншсан ихээ ярилццгаая. 1-р цогцлборт эдгээр амьтад юу хийсэн бэлээ? Юуны тухай өгүүлсэн бэлээ? Булган яасан бэлээ? Нүхэндээ унтсан. Сайн байна. Баавгай ичээндээ нойрсон.
Эмгэн хумс ясан гэртээ нойрсон. Хэрэм модны хонголд унтаж байсан. Тарваг газар доорх гэртээ унтаж исэн. За 2 дугаар цогцлборт нь байна. Амьтад нэг зүйлийг мэдэрсэн тийм ээ. Яаж мэдэрсэн бэ? Хүн ерөн нэг зүйлийг яаж мэдэрдэг бэлээ? Бид нар үнэрлэж мэдэрдэг, амтлаж мэдэрдэг тийм ээ. За тэгвэл хамгийн түрүүлээд энэ үнрийг хулган мэдэрсэн. Хулган нүдээ нээгээд яасан? Үнэрлсэн. Баавгай үнрийг мэдэрсэн. Эмгэн хумс үнэртэж эхэлсэн. Хэрэм шиншилж гарсан. Харин тарваг нүхнээсээ цухын үнэр авсан. Инхээр энэ бүх амьтад маань бүгдээрээ нэг үнэр аваад хичээнээсээ яасан байх нь? Гарсан байх нь шүү дээ. За 3 дугаар цогцлборт амьтад юуны учраас хаашаа гүйлдэж байгаа юм бэ? Хулган яасан? Гүйлдсэн тийм ээ. Баавгай хурдалсан. Эмгэн хумс гүйлдсэн. Хэрэм дүүлэн гарсан. Тарваг гүйлдсэн. Эдгээр юуны учир хаашаа гүйж байгаа юм? Зүйт. Юунаас үнэр гараад байгаа юм бэ гэд үнэр гарч байгаа зүг рүү гүйж байгаа тийм ээ. За 4 дугаар цогцлборт энэ амьтад яагаад баярлсан бэ? Өөзд бүгд очоод цасан доороос цэцэг ургасан байсныг хараад яасан? Баярлсан. Цасан доороос цэцэг ургасан байна гэдэг мэн дулаан болж юм тийм ээ. Улирал солигдож байна. Хаврын улирал болж юм гэсэн. Тэгээд амьтад маань баярлсан байна. Тэгвэл хамгийн эхний хэсгээс 1-р цогцлбороос хамгийн сүүлийн 4-р цогцлбор хүртэл ямар өөрчлөлт гарсан бэ хүүхдүүд? Зүйтэй сайн байна. 1-р цогцлборт бүх амьтад бүгд ичээндээ нойрсож байсан бол 4-р цогцлборт тэд бүгд ичээнээсээ гарсан, нойрноосоо сэрсэн тийм ээ. Сайн байна. За бусад амьтдыг унтна гэж бичсэн гатлаа. Баавгай болон эмгэн хумсыг яагаад нойрсон гэж бичсэн юм болоо? Унтах нойрсох хоёр үг маань ялгаатай юу хүүхдүүдээ юу гэж бодож байна? Өөзд унтах, нойрсох гэсэн хоёр үг нь хоорондоо ойролцоо утгатай үг. За хэрэмнүүдийг шиншилж гарлаа гэж бичсэн. Харин бусад амьтдыг үнэрлэж гарлаа гэсэн байсан. Тэгвэл энэ хоёр үг утгын ялгаатай болов? Үнэрлэх, шинжлэх гэсэн үг нь бас адилхан ойролцоо утгатай үг байна тийм ээ. Харин шинжлэх гэдэг нь болохоор үнэрлэхийгээ бодоход арай илүү ойрхон гэж үнэрлэх гэсэн утгатай байх нэ. За хэрэмнүүдийг дүүлэн гарлаа гэж бичсэн байсан тийм ээ. Хүүхдүүд маань анзаарсан уу? Яагаад ингэж бичсэн юм бол юу гэж бодож байна? Хэрэмнээс бусад амьд бүгд газарт амьдардаг. Хэрэм ганцхан модноос модны хооронд дүүлэн харайж амьдардаг амьтан болохоор хэрэмнүүдийг дүүлэн гарлаа гэж бичсэн байсан байх нэ. За эмгэн хумс ясан гэртээгээ гүйлдлээ гэж бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бол? За нэг мэдээлэл үгээ багш. Эмгэн хумсыг дотроо дунтай, дунгүй гэж хоёр ангилдаг баг. Нэмгэн хумсны нуруунд дээр байгаа зүйлийг хэлж байна тийм ээ. Тэгвэл ясан хумсыг энэ дунг нь гэр гэж дүрслэлсэн байх нэ. За одоо тэгвэл бүгдээрээ ерөнхийд нь энэ ихийн учир шалтгааныг тайлбарлан бичье. Ойн амьтад яагаад баярлсан бэ? Энэ ойн амьтадыг яагаад баярлсан бэ? Зүйт. Цасан доороос цэцэг ургасан болохоор баярлсан тийм ээ. Цасан доор цэцэг ургасан байсан. Тэгвэл цасан доороос ямар цэцэг ургах вэ? Хавар болохоор. Сайн байна. Хаврын хамгийн анхны цэцэг бол яргуу байдаг тийм ээ. Яргуу цэцэг ургасан баг.
За энэ яргуй бол хаврын хамгийн анхны цэцэг. Дэлхий дээр 35 нэр төрлийн яргуй байдгаас манай оронд 6 төрлийн яргуй ургадаг. За энэ 6 төрлийн яргуунаас 5 нь ийм хөх өнгийн цэцэгтэй, нэг нь болохоор шар өнгийн цэцэгтэй байдаг. Бусад цэцгнээс төрүүлж ургадаг учраас малд ашиг шимээ их өгдөг ургамал мөн ангаах хувцастай гэж үздэг. Тэгвэл энэ ихийн маань яг гол утга санаа нь юу юм гэхээр амьтад маань хавар болжээ гэдгийг яргуйн үнрээр сэрсэн байна тийм ээ. Үүрэндээ байсан амьтад яргуйны үнрээр сэрсэн, яргуйг хараад хавар болжээ гэдгийг мэдсэн. Тэгээд амьтад маань баярлсан баг. За тэгвэл өнөөдрийн хичээлийн тулд бүгдээрээ өнөөдрийн хичээлээр гоё өдрийн учир шалтгааныг тайлбарлаж мэдлээ. Учир шалтгааныг тайлбарлахын тулд ямар асуулт тавьж мэддэг болохыг мэдсэн мөн учир шалтгааныг тайлбарлахдаа ямар үгээр харьцуулдаг болохыг мэдсэн тийм ээ. Мөн эхээс танил бус үг болон ойролцоо утгатай үгсийг мэдэж тэмдэглэж авсан. Тэрийн даалгаварт ихэд шинэ орчин нэмээд нэмсэн дүрээ 6-аар илэрхийлээрэй. Эхийг яагаад гоё өдөр гэж нэрлсэн учрыг тайлбарлаарай.